Ховд аймгийн Ховд сумын баруун Салабагийн тариаланч Амиржааны Бибит хаан газар тариалангийн салбарт өдгөө хүртэл 27 жил ажиллаж байна. 1999 онд эхнэр Орлбайгийн Авенти гэр бүл болж сумын нийгмийн эдийн засгийн их усүр болох газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төмс хүнсний ногооны үрийг шинчилэхэд энэ гэр бүл идвэх гарган ажилласаар иржээ. Бибит хааны гэр бүлийн энэ зүтгэлийг үнэлж 2022 онд сумын аврах тариаланчаар шалгаруулсан бол өдгөө аймгийн аврах тариаланч болж шагналаа гардан авлаа. Аймгийн аврах тариаланч Бибит хаан амийн нарын хувьд газар тариалангийн салбарын шин технологиудыг амжилттай нэвтрүүлж ургацынхаа чанарыг сайжруулахад анхаарсаар иржээ. Аймгийн аврах тариаланч Бибит хааных 50 тонны багтаамжтай зойр байгуулан ашиглалтанд оруулсан байна. Уг зойрондоо жил бүр өөрийн болон зойргүй 4-6 тариаланчдын тарж ургуулсан төмс хүнсний ногоог хадгалж тариаланчдын хөдөлмөрийн үр шимийг зах зээлд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Тус гэр бүлийн тухайд жилдээ 4-5 гад тариалалт хийсээр иржээ. Цаашдаа 7 гад талбайд тариалалт хийж ариун баялаг ургац хураан өөрийн болон орон нутгийнхаа иргэдийг эрүүл хүнсний ногоогоор хангах зорилгыг тавин ажиллаж байгаагаа хэллээ. За үзэгч та бүхнийг Ховд сумын баруун Салабагаас тодорсон аймгийн аврах тариаланч Бибит хааны гэрийн гаднаас үзэгч та бүхэнтэйгээ уулзуулж байна. Тэгэхээр аймгийн аврах тариаланчаар шалгарсан Бибит хаан аймын нартаа бас баяр хүргэе. Та хоёрын тухайд юуны дөрвөн сэтгэлээ хуваалцахгүй юу? Баярлалаа. Аймгийн аврах тариаланч гэсэн хүнд ирс цол авсан нөхөр баяртай байна. Манайх ногоо тарь 25 жил ногоо тарьсан. Тэгээд ах дүү нараа бүгд хамтран 25 жил ногоо тарьж энэ өдөр аймгийн аврах гэсэн сул хүрсэн нөхөр баяртай байна. Хичнээн га талбайд ямар хүнсний ногоо, ямар нарийн ногоо тариалж байгаа вэ? Ер нь газар тариалангийнхаа өрхийн амжиргаагаа дээшлүүлэхэд цаашлаад ер нь зорж байгаа томоохон зорилго юу байгаа вэ? За манайх 4-5 газар ногоо тарина. Тэгээд голцоо төмс, манжин, луун, шуга, тянга гэж тарьдаг. Бас энэ жилээс эхлээд 7-8 газар тарих санаатай Манай үе удамд бас аймаг улстай хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн тариаланчид бий юу? Та нар ах トゥ хэдүүлээ газар тариалангийн салбарт ажиллаж байгаа вэ? За манайх ах トゥ 10 би айлын том 7 дүү байгаад тэрний 3 ногооч нь бусд нь мал дээр зарим нь багш идэг. Манайхаас энэ саварж анах 23 онд улсын тэргүүн тариаланч болж байсан. Дээрийд бас улсын тэргүүн тариаланч анхнаар байсан. Танаа Ховд сумаас бол 10 гаруй хүн бол бас аймаг төрдөө бол хөдөлмөрөө үнэлүүлж байгаа юм байлээ. Тэгэхээр нийт аймгийн авраг малчид, тариаланчид болсон нутгийн зоон олондоо нийт Ховдын ард түмэндээ хандаж юу гэж хэлмээр байна. Баярын бас сайхан мэндчилгээ төвшүүлэхгүй юу? Та бүхэн бүгдэнд нь сарчны мэндийг хүргэе. Тэгээд энэ аймгийн авраг, улсын тэргүүн тариаланч, улсын сайн малчин, аймгийн авраг малчин бүгдэнд нь баяр хүргэе. Газар тариалангийн салбарт хоёулаа хамтдаа хөдөлмөрлсөөр өнөөдөр хамтдаа энэ шагналыг авч байна. Тэгэхээр энэ бол яалтчгүй таны ч бас шагнал юм. Тэгээд таныг бас аймгийн аврах тариаланч болсонд баяр хүргэе. Сэтгэлээ хуваалцахгүй юу? За энэ өдөр бид хоёрыг хөдөлмөрийн үнэлж аймгийн аврах тариаланчаар шагналсан та бүхэндээ баяртай байна. Тариалангийн ажил ер нь хэцүү хүнд зүйл нь юу вэ? Сайхан зүйл нь юу вэ? Сайхан зүйл нь ногоо гаргахтаа бүр жимш ногоогоо идэл шуга тэнгаа идэл бүр гоё байна. Хэцүү юм бас байна. Уусны дутагдал байна. Зэрлэгэн тон шумал мул тэрээ бас хэцүү юм байна л. Тэгэхээр нутгийн зон олондоо ховдчуудтай хандаж юу гэж хэлмээр байна? Чин сэтгэлийн хэлэх сайхан үг танд байна уу? За нийт ховдчуудаа бүгд тариаланчид, улсын авраг, аймгийн авраг, малчин тариаланч, сальчин бүгдэнд нь
сайн сайхныг хүсье. Тэрээр тариалалтын хугацаанд агротехникийн шаардлагыг чанад мөрдөн хөрс хамгаалал үрийн сонголт арчилгаанд онцгой анхаарч ажилдаг нь ургацын чанар өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд сумынхаа сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг байгууллагуудад өөрийн таржиргуулсан хүнсний ногоог тогтмол хандивлан хүүхэд иргэдийг аюулгүй хүнсээр хангахад бодит хувь нэмрээ оруулсаар иржээ.